You ready? Let's go. Yeah. For those of you that want to know what we're all about, it's like this, y'all. This is 10% luck, 20% skill, 15% concentrated power of will, 5% pleasure, 50% pain, and 100% reason to remember the name. Тэгээд аюулгүй хэрэгслүүд, уулын хэрэгслүүдээр түрээсэлтэй газраас ирээд авч байна. За энэ цэпи хата уулын алах. За энэ дотор болохоор хатаастай гутлынхаа уг гадар угуулдаг юм хатаас байгаа. Өсөн зам дээр застай газар явах та. За энэ бол аюулгүй малгай. Тэрээс чулуун молоо унахад хамгаалагдсан. За энэ дор одоо энэ бол камнаас авардаг зүйл шүү дээ. Тооронд. За өдрийн мэндий. За ингээд сайхан нарлыг сайхан өдөр байна. Практик 16-7 минут явах шүү байна. За бид нэр одоо энэ удаа ямар аялал хийх гээд байна гэхээр нэлээд экстрем уулын аялал байгаа. Зүгээр ингийн уулын аялал биш. Энэ болохоор одоо 3 сар. Тэр явах зүг Альпи улс. За Альпи улсад дундаа Германы хамгийн өндөр уулах Жукспицгийн уулын яг эсрэг талд байрлах Гармиш гэдэг уул руу явж байгаа. За тэр уул нь болохоор 2600 бараг 700 м өндөрт 2600 м өндөртэй. За яг одоо 3 сард бол мэдээж уул Альпи улсаар бол цастай байгаа. Нэлийн цастай байгаа. Тэгэхээр нэлийн чангас, нэлийн хүч сөрсөн аялал болно гэж бодож байна. За аюулгүй хэрэгслүүдээ бүгдийг түрээсэлсэн, авцсан. За тэгээ одоо замдаа гарах гэдэг уулзтай хүлээгээ байж байна. Нөгөө юм болох бах, нэлийн сонирхолтой аялал, нэлийн сонирхолтой уулын хүч шаардсан аялал болно. Танарт гоё юм үзүүлнэ. Цангийн явсаар буудтай ирчлээ тэгээд оройн хоолнд орох гээд бүүнөрөө Грек үндэсний хоолны газар гадарчсан. Герман пиав шмэд Грек хоол идэх байж байна. За унсч байна хоолоо захиалъя. За ингээд pork steak, rice, salad. За энэ бол гоё болоо. Энэ бол гоё бол шүү энэ. Мусака гэдэг энэ Грек үндэсний хоол. Энэ төмөсний очмолтой ингээд хамах байдаг. Nice. За сайхан уулзгаар залуучаа. Good night. Үйлдэлч өнөөр хараад нэг эзэмлэж байгаа юм болов гэсэн чинь нөө манай уу явж шүү. Өглөөний мэндэ өчигдрөөрөө бид нэр ингээд нүүхнээ даваад мөнхнээ жоохон өнгөрөөд ингээд уул руугаа төхөд онсон байгаа. За одоо эндээс уул руугаа нэг 30-40 минут яваад хүрчин. Тэгээ сая өглөөний цайгаа уугаад нэлийн хүчээс илбээд авчлаа. За одоо тэгээд бид нэр уул руугаа явлаа. Очиж байгаа тэгээд юмнуудаа бэлдээд өрөвчөө үрээд эрэгтэй зүгсээ өрөвчөнд хийгээд за тэгээ алхандаа бас авирна. За тэгээ гой юм үзүүлнэ. За манай алдарт уулчдын баг ирж байна. За тэгээ бүгдээрээ хүчээс илбэд авсан мэт те. За юмнуудаа ич. За. Манайха бол нэг таск авах. Таскаа таасан юм шүү. Бүгдээрээ богино авахыг авах. Нэрвдэг. Нэг бол тийгээ юу одоогондоо зүгдээ чи зараад амнаас үүсчих. За энэ болохоор нөгөө юу утны хатаас одоо үгүй хэлээ за. Юу үнсгэр амар амархан ингийн ерөөсөө. За тийм болохоор хүн болгоны нэг. За. Хүн болгоны нэг. Аа. За энэ бол хамгийн чухал зүйл.
энэ хэдүүлээ суугаад дараагийн амнаас аврах зүйл нь хоромц гэж ярьдаг байхгүй юу? Бэрсда гол дэгнээс зүгээд энэсээ зүгээд тэгээд ингээд хаана нөгөө ингээд зарим газар ингээд нөгөө юутэй байдаг тростэй байдаг. Тросонд зоогоод нэг зоогоод дараа нөгөөтгөө ингээд хийгээд ээжтэй ингээд хийдэг шүү. Хоёр зэрэг савгаад ингээд хийгсэн юм ерөөсөө байдаг шүү. За тийм болохоор зэрэг. Тэр хүн болгон нэмэх юм трос авна. Суут авна. За тэгээд хамгийн гол нь идрээ бас тэгээд зүрхий хийх шүү дээ. Yeah. Mic check 1, 2, 3. Final countdown, no time to breathe. Get your mind ready, your rhymes better be on to the teeth to be defeated by he. The one they call the GOAT, checkmate on the beat. 跟不上我的节奏 ，workflow， 嘴巴闭上，键盘摇晃的特别一样。你们皱眉，这是被我逐渐带入的迹象。跟上古典，从不必然看我逃避，上落地平稳，上在平地上，遇上预兆的气象，预报地小不到，所以记着代币运道。我一手拍照，一手我匕首，收入这一场。像在平地上遇上预兆，如期间代币运照，我一手拍照，一手我匕首，收入这一场。 За явсаар л юм да. Энд өндөр гайхалтай харагдаж байна. Тэнгэр ангаж бидрийг ивэж байна да. Сайхан цахилгүй. Тогтун салхигүй. За яг авилттай хэсэгтэр тулаад ирлээ хэдүүлээ. За явна да. За let's go. Nice. За ийшээ хаан хөлөө тавьж байгааг сайн харах шүү. Nice. Good job guys. За энэ дээр гарангуудаа шүхэрмаа каска өмсөн шүү. За охтуудаа залуусаа. Good job. Шилдэг орхон зурж болохгүй. Одоо энэ дээр гаргачаа. Зүгээр өгш уулаа. Ферата илэрвэдэт нэг хүлээгээд. За энэ чи өстэй биш хаана гიშгэж байгаасаа хараарай. Тараснасаа сайн бариарай заяа. Тоохсон байхгүй наш. Аа. Зоогоод хөлөө сайн зоо. Яг сайн зоо. Яг. Good. Нам усан дээр битээ зоо. Жогон цас руугаа зоо. Яг. Янзэ. Nice.
Цаанаас яваарай. Good. Сайн гэж байна. За яваарай. За. Зүг. Ороосоо тавьж болохгүй шүү. За. Нэг хараарай. Good. Hi. Go. Ahora. Let's go. Nice. Nice. Яг ингэж ажиллаж байна. Ингэж ажиллах байхгүй. Цаас мандаж үү. 아? 너 өндөр өнөснөө байгаа юм шүү. За манай итэл өглөөд бодлоос нэг өндөг хуссан. Сая уулан дээр гизнийг бүргсэн. Урд онгоц алдаад яваад өндөөр унгаад яваад. Тэ. Хэлээд шүү дээ. Сая идүүлээ нэлээ огцсон авирчлаа. Nice. Wow. Оо, стага. Үнэхээр маш харагдаж байна. Яалтаа. Амартай.
За. За мундаг байна залуусаа. За гараараа. Өрөө дээр гараараа. За хэдүүлээ яг 3 цаг 20 минут алсан байна. Авирсан байна. За сачуу. За баян жилтсэн. Ундаг байна. Тэлээ. За стон. Найс. Шагад. За шидэшгаар бүр өрөө дээр гараа. Йоо. Ямар өвдөө. Найс. Ундаг байна залуусаа. За эндээс корона хамгийн өндөр бол жүгш биз гайхалтай харагдаж байна. Найс. За ингэ чадлаа, гарлаа. Гайхалтай. Өндөр гайхалтай газар дээр гараад ирлээ. За ингэ Германы Альпийн оронд байдаг. Альпшпиц гээд 2600 метрээс энэ сайхан гайхалтай үзмжийг тав нарт харуулж байна. Найс. За энэ ард харагдаж байна. Энэ бол Германы хамгийн өндөр болох Зүгшпиц гээд 2900 м. За бараг 3000 энэ дээр бас гарч ирсэн. За авирлтын зам маань бол нэлээд хүнд цастай болохоор нэлээд альтергатай байлаа. Найс. Манай залуус чадсан. За 15 цаг 24 минут бид нар одоо доош бууж байна. За сүүлийн кабель кар маань тэр доороос цаашаа 16 цаг 30-аас ага. За бараг амжихгүй харагдаж байна. Тэгэхээр бараг доошоо зогсоол хүртэл алхна гэсэн үг. Яг намайг дагаад явуулаа. Алхад алдахгүй. Буух нь хамгийн чухал.
Ёо. За. Үнэхээр амжилттай. Манай залуус үнэхээр мундаг байлаа. Энэ сүлийг харахад гараад буугаад ирлээ. Тэгээ буугаад ирсэн чинь кабелгарын нэг ресторан байгаа байхгүй энэ. Тэгсэн чинь бид ингээд брезэг дайлж байна. За тэгээд одоо бид нэг кабелгараараа ингээд доошоо дахиад дуун. Бид нар одоо 1200 300 төгрөг. За энэ уул маань өөрөө 2600. Гайхалтай. Нилийн хатглаа. ингээд гараад ирлээ. За манай багийнх нэг иймэрхүү өмдөг байлаа залуусаа. Гайхалтай. За бүгд ямар ч байсан амжилттай буугаад ирлээ. Багийнхан бол өстой мундаг. Сайн байлаа. Манай хоёр эмэгтэй бол үнэхээр чадварлаг байлаа. Ер нь уулын аялал гэдэг өөрөө бүр амар ингээд хүч хөдөлмөр цаг хугацаа ингээд амар их энерги хэмжээний хүч шаарддаг ч гэсэн өрөө дээр нь гараад ингээд алсыг хараад өөрөөр ингээд бас нэг бахархах те ийм нэг гайхалтай зүйлийг хүнд мотивашн болж өгдөг. Тэр утгаараа саяны уулаасаа ч гэсэн нэлээд өөрөө цэнгэлж авлаа. Үнэхээр гайхалтай байлаа. За тэгээд энэ жилийн маань ингээд уулын аялал маань үүгээр эхэлж байна. Дараа үнэхээр галзуу бас ферата хайкинг хийх болно. За энэ ямар ч байсан сүрлэг сайхан хайрхандаа баярлалаа гэж хэлээ та. Гайхалтай хайрх юм аа. Гайхалтай зүйлээ бидэнд харууллаа. За бичлэгийг маань үзэж байгаад мөн та нартай баярлалаа. Гайхалтай. За тэгээ бид чадсан. Баясаа. Тэгснэ одоо пяа уцаа. Хоёраалаа үзээ. Эн чин хөндөглөх хэрэгтэй. Стажийн хад жаргал шиг амьдрал шиг орж шүү дээ. Уулаас буугаад ирсэн чинь гайхалтай байлаа. За одоо буудлын руугаа. Тагийн уулын авиралт маань ферата авиралт маань өндөрлөөд ингээд бид одоо гэрийн зүг ингээд явцгааж байна. За энэ удаагийн уулын авиралт маань үнэхээр амжилттай болоод буугаад ирлээ. Энэ бол хамгийн чухал зүйл, авирахаас илүү буух нь хамгийн чухал зүйл байдаг. Ууланд бол за энэ ферата гэдэг зүйл бол өөрөө эрсдэлтэй спортод ордог болохоор эзэж битгий ганцаараа эсвэл туршлагагүй хүмүүс, анхан шатны хүмүүс ганцаараа битгий яваараа гэж зөвлөх байна. Заавалч мэддэг чаддаг нэг авирж ирсэн юм хүнтэй цуг яваараа гэж анхааруулах нь байна. Эзэж битгий ганцаараа яваараа. За тэгээд энэ удаагийн авиралт маань үнэхээр амжилттай болоод өнгөрлөө. Бидний ард бол одоо Альпийн улс, Германы Альпийн улс харагдаж байна. Герман хэсгийн. За тэгээд чигээр ингээд харах юм бол тэр өндөр гинт огцом харагдаж байгаа өндөр уул бол Германы хамгийн өндөр уул болох Чүгшпиц 2964 метр байдаг. Тэрний ерөөсөө 10 гар талд нь бидний авирсан уул байгаа 2628 метр. Аушпиц гэдэг огцом ферата дэлхийдээ хадны авиралт байгаа. Өчигдөр нэлээд застай байсан болохоор бас альтргаа уулгатай нэлээд эрсдэлтэй байсан. Хэдий ч манай залуус амжилттай буугаад ирсэн. За тэгээ энэ удаагийн уулын авиралт маань үнэхээр амжилттай боллоо. Тэгээд энэ блогийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн аяллуудаараа иргэн уулзцгаая. Бай.